Зохиолч Намхан тайван жаргал. Эцгийн эрдэм өгүүлэлэг. Дэрэм өвгнийг өнгөрснөөс хойш хүү сүрнэн жил дараалан морь уйсан ч аригт байтугай 10 доторж давхиулж чадсангүй. Аав дэрэм жилдээ хамгийн багадаа 1-2 төрөө хідэн айраг авчихдаг байлаа. Аавынхаа бий болгосон угшил сайтай адууг нь шин цагийн адуугаар сольж холин 8 хийсэн боловч хурд сайжирсангүй. Улмал морьдон давхихаа болов. Аавыгаан эд морь уйж байхад сүрэн өвлөө ошоож аав минь одоо хуучин цагийн морь уух арга барил хоцрогдсон дөө. Өнөө үед чинь шин цагийн адууны шин цагийн уяаны арга барил бий болчихлоо гэдэг байлаа. Өвгөн дэрэм харин эсэргээрээ би лав адуугаан эрлийзжүүлж чадахгүй. Яах вэ? Эрлийн задуунд сайн тал байна. Хурд сайтай, уяанд хөнгөн, туулах чадвар харайлт сайтай гэд зөндөөн сайн юм байна. Хамгийн гол нь чанар бол тэсвэр хатуужил алга байна. Бэлчээрийн хариулганд тохирохгүй байна. Тэжээл өвсөнд зардал их гаргах гэд их байна. Гэж өвгөн үгэлдэх нь үнний ортайж. Өвгөн дэрэм өөд болсноос хойш сүрэн мордийнхоо уяг олохгүй нилээд хэдийг доголгож гэмтээж орхив. Хүнээс асуухаар өөрийн хүүшгээ өөр юмсэг хэлж өгдөг нь үгүй ажээ. Ах дүү нар нь чи аавынхаа уяа заслын аргыг өглөж аваагүй юм уу да? Гэж гайхдаг байв. Сүрэн ааваасаа хойш ердөөл 2 айраг авчихад цаашид болоод л байх юм гэж бодсон ч морд нь ахин сайн давхисангүй. Бүр цөхөрж гүйцэв. Ганц нэг нутгийн хүмүүстэй нилээд уйж үдсэн ч өөрийн арга барилтай зөрчилдөөд үл нийцэх нь гачлантай. Багада сүрэнг хурдны мөр ундаг байхад дэрэм өвгний морд үнэн сайн давхидаг байж. Бүр нэг сумын наадмын 4 төрөө авч байсан тохиолдолч бий. Эцгээсээ хүүдэн өвлөгдөн үлддэг морь уйх арга барил сүрэн дээр ирээд гацчихсанд ээж нь өглөх болов. Аав чинь ингэдэг юм, тэгдэг юм гэж өглөх нь ээжигээ чанга хатуугаар зэмлсэн талч бий. Үнэн үг эрт орой хизээ нэгэн цаг толгой руу ордог гэдэг үнэн ажээ. Эрт боссон сүрэн уяан дээрээ очиод уйжуу мордоо хараад өрөвдөх шиг болов. Бүр нүднээс гарчхаж. За яй давайз. Хэмин амандаа хэлээд тамхиа татаж хэсэг зогссноо. Ээж их рүүгээ яваад орвол эмгэн босчихсон цайгаа чанаж байлаа. Хүүгэн орж ирэхэд нь юм хэлсэнгүй. Шинхэн чансан цайнаас айгалж өг. Сүрэн хэсэг дуугүй сууснаа. Аавын морины хэрэгслүүд хаана байгав гэхэд эмгэн нэг их сүрхий харснаа. За чи түүгээр яах гэв? Аав чинь амьд ахуй цагта өдөр судартай чамд морь уйх арга барил нарийн ухаанаа хэлээд өгөөд үлдээнэ гэсэн. Гэтэл чи яалаа? Болохгүй хүний үгэнд ороод аавыгаа гомдоосон. Амьдад нь би болгосон угшил удмыг нь устгасан. Одоо чи морины хэрэглэлийг нь устгах нь би чамд өгөхгүй. Ахыг чинь хүүхдүүдэд өгнө. Тэд нар хотын хүүхдүүд гэхэд чамаас дээр юм байна лээ. Гэд өглөөний сэрүүнд жаахан аргалт түүжирийг хэмээн босоод гарахт нь даган гарвал гэрийн хаянаас аргаан өрн явчихав. Сүрэн хойноос нь харж зогсноо. Буцан герт орвол хуучны арслан хээтэй будаг хэн бүдгэрсэн 2 нарсан авдраа хуучны монгол цоожоор дан хийтэл цоожлчихж. Наадам дөхөөд байдаг. Морд нь улмал гараас гардаггүй, уяа заслан нэмэгдээд зарим нь хэтэрч хэд болдоггүй. Маргааш орон сайлсууны дараахан гэртээ нэг ногт зангадаа сууж байтал гаднаас отхон хүүн орж ирээд "Эмээ таныг ороод иргэнэ" гэв. Яаран хийж байгаа ажлаа хаяад ортол авдраан ухаад сууж байна. Сүрэн хараад "Дээл хувцас өмсөд ороод ирээ" гэв. Гэртээ буцан орж дээлийн өмсөд ороод ирвэл жанланд арц угуулад сууж байна. Босоод дээл хувцас өмсөд алчуурaan зангидаад "За хүү минь. Ээж нь чамд аавын чинь үлдээсэн морины хэрэгсэл болон эдлэж хэрэглэж байсан зүйлийг энэ өдрийг сонгон хүлээж байгаад өгөхөр болж байна. Тос болсон цагаан ууттай зүйл дээр адууны тамга хазаар хусуур зэргийг нь тавиад өгөв. Сүрэн магнада хүргэн авбал хоймрын авдар дээр байрлах бурхныхаа жаазны араас нэг бурхан гаргаж ирээд "За энэ морины шүтэн дамдан янсан буюу хурдан морины сахиус бурхан хаян харваа байгаа юм.
Өвөөгөөс чинь л аавд чинь өвлөж ирсэн юм гинлээ. Их түүхтэй юм гинлээ. Энэ бурхныг өвөө чинь нэг их том бурхан урлаач ламд захиалж бүтээл гэж 10 найлуулан авсан гэдэг юм. Энэ бурхан зурулахаас өмнө өвөөгийг чинь зурхан нүүрлээд адуугүй болох шахсан юм гинлээ. Морд голдуу хідэн адуу үлдээд ганц хээр байцсангүй л үлдсэн гэдэг юм. Бурхан зураач тэр лам энэ бурхныг унаж яваа морь бол өөрийнхөө хээргүй гэж төсөөлөн бодох хэрэгтэй. Тэгэж байж л чамд сүсгэлэх сэтгэл төрнө гэсэн юм блэ. Өвөө чинь энэ бурхныг ихэд эрхэмлэн тахисны хүчинд Монгол адууны үндсэн зүсүүлэх улаан хээр зүсмийн маш олон адуутай болсон юм. Тэр хээргүй хязаалан байцсангүйнээсээ эхлэн унгалсаар байгаад нийтдээ 11 унгалсан юм. 11-ээс нэг нь эндэж нэг л эр төрсөн юм байна лээ. Бусд нь охин төрсөн. Ер нь огт суваарайгүй дээ. Нэг үе дэрмийн хэрүүд гэж гал улаан хээр зүстэй сайхан морь айраг алддаггүй л байсныг эргэн сансан сүрэн нилээд хожуухан ч гэсэн эргэн санаж эцгийнхээ морины уяа заслыг өвлөж чадаагүй харамсах нь дэндүү оройтсан гимшил байв. Тэр шөнөө мордынхаа хажууд хонож байхдаа сүрэн эхийг бодож тунгааж хонлоо. Аавынхан амьд ахуудаа хэлж байсан зүйлсийг бодож үзлээ. Ер нь эцгийн хэлж байсан бүгд л үнэн ажээ.